Инхээрсэдэ над төгөлдөр даргыг чи хэлж байгаагаар бол танаа яамнаас өгсөн төслүүд чинь тэр 8 шалгуур үзүүлэлтийг хангаагүй юм шүү. Тэг чи одоо энд ингээд чи хөдөө явж үзсэн үү, хөдөө явж үзээгүй юу гэ хүн загнаад дэж болохгүй юм шүү. За тэр шалгуур үзүүлэлтийн бүр гаргаад ирэх чи эдийн засгийн яамныхаа төгөл. Тэгээ яг хин худлаа яриад байгааг олж аваад дандаа нэг юм хөгжлийн хөтөлбөр эсвэл төсөв өдр хилцгээр дандаа нэг санал ширээний нэг юм юмтай байгаад ах юм. За 5 номер энэ хоёр сайд. Би их хурлын баталсан тогтоолыг хэрэгжүүлж байгаа. Цагаан алт хөтөлбөр 28 он төр хэрэгжих бүр зүйл заалтайгаа их усүртэй. Хүнсний хувьсгал мөн адилхан. Атрийн 4-р мөн адилхан. Энд чинь дандаа нөгөө мөнгөн зоогдоод их хурлаар батлагдсан бодлогууд шүү дээ. Ингээ 28 он төр хэрэгжиж явж байгаа зүйлүүдээ гинт тайраа хийчихийг би ерөөс ойлгохгүй байгаа юм. Тэгэхээр их хурлын энэ баталгааны тулд Монгол улсын ерөнхийлөг санаачлаад үндэсний энэ чинь бүр зохион байгуулалтанд ороод үр дүнгууд нь гараад одоо бүгд бид нар хилцэж байгаа шүү дээ. Тэр яагаад гинт ямар шалгуур гаргаад энийг тайраад энэ бодлого хүнсэн хангах бодлого хөдөө аж ахуйг эрчимжүүлэх энэ мал аж ахуйг эрсдлээс хамгаалах бэлчээрийн даацыг тохируулах малын ашиг шимийг дээшлүүлэх энэ бодлого яагаад буруу болчихвоо гэдгийг тайлбарлаад би ойлгохгүй болчиход байгаа. Энд чинь бидний зохиосон миний тэнгэрээс буусан санаа биш шүү дээ. 28 он хөлтөр их хурлаар батлагдаад ирэх барьж байгаа. За баярлалаа. За мөнх баясгалан гишүүний асуултанд хариулах гэж байна уу та? За 8 номер. За эдийн засгийн хөгжлийн мөнх Монголоо. Цагаал хүнсний хувьсгал гэдэг хөтөлбөрүүд бол бүгд хэрэгжээд явна. Энэ 5 жилийн хөтөлбөрийн оруулж ирсэн форматын хувьд бол яг нөгөө арга хэмжээг бол учиргуудыг задлахгүй байгаа. Эцсийн үр дүнгийн бол оруулчихсан байгаа. Энэ хөтөлбөрүүдийг бол огт хассан юм байхгүй. Бүгд хэрэгжээд явна. Жил болгоны хөгжлийн төлөвлөгөөндөө тухай онд аль хэсэг нь хэрэгжих вэ гэдг нь ороод явах юм байна. 26 оны хөгжлийн төлөвлөгөөнд бол эдгээр бүгд байгаа. Цаашгаа жил болгоны төлөвлөгөөндөө ч гэсэн байгаа. Энэ хөтөлбөрүүдийн үр дүн ингэж гарах ёстой шүү гэдэг KPI үзүүлэлтүүдийг л тодорхой оруулж өгсөн байгаа. Тэрнээс биш хэрэгжээд явж байгаа үндэсний хөтөлбөрүүдийг огт хасаагүй хэрэгжүүлээд явна гэдэг дээр угаасаа байр суурь нэг байна.